За бүгдээ сайн байцгаана уу? Өнөөдрөөс эхлээд CapCut дээр хэрхэн одоо бичлэг эдитэлж, контент хийж эхлэх талаар жижигэн бичлэгүүдийг оруулъя гэж бодож байна. За тэгээ намайг Чавлан гэдэг одоо 20 настай дижитал маркетер мэргэжилтэй. Тэгээд affiliate маркетинг дээр ажилладаг. За 6 сарын 2-оос хойш тууштай одоо өдөр болгон контентуудаа хийгээд явсны үр дүнд одоо 200 дагагчаас өнөөдрийн байдлаар 8000 дагагчтай болж чадсан байна. За тэгээд бичлэгтээ орцгоё. За бичлэг эдитэлж байгаа хүмүүстээ өгөх одоо хэдэн зөвлөгөө байна. За тэр нь болохоор ерөөхдөө бол CapCut application дээр Pro Plan-ийг идэвхжүүлэх хэрэгтэй. Pro Plan-ийн хувьд болохоор стандарт буюу одоо хамгийн хямдхан нь одоо monthly-оор $5 үнэтэй байгаа. Бичлэгийн төгсгөлд одоо энэ CapCut-ийн энэ бичиг байдаг. За тэрийг бол устгаж болно. Эсвэл бүр мөсөн арилгах арга нь болохоор одоо Mi гэсэн хэсэг рүүгээ оронгуудаа settings дээрээ дараад за default ending гэдэг нь одоо асаалттай байх юм бол энийг унтраа discard дараад унтраа. За ингээд нөгөө бичвэрч нь одоо гэж дараагийн бичлэгүүд дээр гарч ирэхгүй гэсэн үг. Бидний одоо түгээмэл гаргадаг алдаа нь болохоор одоо текстээ бичлээ гэж бодоход Монгол Ö болон Ү эсгийг одоо таньдаг фонт ашигладаггүй. За ерөөд нь баг энэ чигээр нь ингээд биччихэд байдаг. Ийм байх нь нэгдүгээр одоо мэргэжлийн бус харагдана. Тэр Ö үсэг дэмждэг одоо монгол фонт дэмждэг фонтыг олоод янзлах хэрэгтэй. Harmony гээд ерөөдөө маш олон фонтууд CapCut дээр байгаа. За тэдгээрээс өөр хайжгаад олох хэрэгтэй. Ингээд янз бүрийн шар хүрээ өглөө гэж бодоход айгүй цэвэрхэн бус харагддаг. За тэгэхээр ерөөдөө цагаан юм уу эсвэл энгийн ийм стайлуудыг ашиглах нь зөв. За тэгээд анхаарах нэг зүйл нь одоо Reel-н дээр ийм safe zone гэж байдаг. За safe zone-ыг оруулж ирэхтэй болохоор одоо бичлэгнийхээ overlay гэсэн хэсгийг дарангууд одоо эндээсээ зураг дотор одоо Reel-ний safe zone-оо сонгоод оруулж ирлээ. Одоо бичлэгэн дээр ингээд дэвснэ гэсэн үг. Яг энэ харагдаж байгаа хэсэг доторх зүйл л одоо яг Instagram дээр Instagram юм уу бусад платформуд дээр постлогдоход одоо бүтэн харагддаг. Хүмүүс одоо гаргадаг ихэнх алдаа нь болохоор текст одоо маш тулгуу ингээд баг зах руугаа ингээд байршуулцдаг. За тэгэхээр одоо энэ Reel-ний safe zone-ыг харж байгаа бол одоо ингээд давцсан байгаа харагдаж байгаа. Тэгэхээр энэ бишиг бол одоо ингээд хагас харагддаг. За тэгэхгүй тулд safe zone дотор одоо текстээ байршуулах хэрэгтэй. Яг энэ хэсэг дотор л байршуулах хэрэгтэй гэсэн үг. За бас бүр доор ингэж аваачиж байршуулах нь бас буруу. Бүр дээр бас болохгүй. За ерөөхдөө бол энэ харагдаж байгаа хэсэг дотор л одоо текст юм уу бусад стикер болон одоо бусад зүйлсээ байршуулах хэрэгтэй. Safe zone-ыг бол би доор одоо линкийг татгаар үлдээчих болно. Бичлэгийн хүртэл үзсэнд баярлалаа. Анхны бичлэг учраас алдаа дутагдал байсан бол ойлгоорой. Дараагийнхаа бичлэгүүдээр уулзлаа. Түр баяртай.